За засгийн газрын сэтгэлийг болохоор GKS гэж нэрлэдэг. За энэ болохоор товчилсон нийтлэг. За энийг болохоор юу гэдэг вэ? Global Korea гэдэг тэтгэлэг байгаа. За Солонгосын засгийн газраас өгдөг тэтгэлэг гэсэн. За энэ тэтгэлгийн талаар мэдээллийг болохоор энэ сайтаас харж болно. Study in Korea гэдэг сайтаас харах боломжтой. Энэ дээр бүх зарууд нь тавигддаг гэсэн. За сайт маань орохоор нэг ийм хэлбэртэй байгаа. За тэгэхээр энэ дөрөв дээр байгаа цаахан буюу тэтгэлэг гэдэг рүү орохоор мэдээлэл нь гарч ирэх юм байна. За Global Korea гэдэг тэтгэлэг маань болохоор олон янз байгаа. За одоо энэ цэнхрээр хүрээлсэн энэ том хэсэг болохоор яг одоо миний ярих гээд байгаа засгийн газрын тэтгэлэг гэж нэрлэдэг тэтгэлгийн тухай. За энэ доор байгаа тэр жижиг ногооноор тэмдэглэсэн болохоор богино хугацааны хөтөлбөр буюу за тэгээ бас эдний засгийн газраас өгдөг тэтгэлэг гэсэн. За тэр доотны хэсэг удаантай хэсэг болохоор сургалтууд, богино хугацааны сургалтууд, урьд авчраа сургалтанд хамруулад мэргэжил дэвшлүүлэх юм уу? Тийм сургалт, туршлага хуваалцах сургалтыг явуулдаг хөтөлбөр байгаа. За Солонгосын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр маань болохоор эрдмийн зэргийн хөтөлбөрт болохоор 4 чиглэлээр. За тэр нь болохоор юу байх вэ гэхээр доктор, магистр байна. За дээр нь бакалавр, техникийн боловсролт гэсэн 4 эрдмийн чиглэлээр авдаг. За үүн дээр бас нэмэгдсэн 19 оноос нэмэгдсэн нэг чиглэл нь болохоор судлаач гэдэг хөтөлбөр байгаас. Судлаачаар 6 сар юм уу 1 жилийн хугацаанд тэтгэлгийг олгодог гэсэн үг. За тэгэхээр докторийн хувьд болохоор бусад эрдмийн зэргийн хөтөлбөрийн хувьд болохоор ялгаатай тал нь юу вэ гэхээр хэрвээ та солонгос хэлийг мэдэхгүй байлаа гэхэд солонгос хэлний сургалтын 1 жилтэй хамт түүн дээр нэмэгдээд 2 жил, 3 жил сурах боломжтой гэсэн. Докторийн хувьд бол солонгос хэлний сургалтын 1 жил дээр докторийн 3 жил, за магистрийн хувьд болохоор солонгос хэлний 1 жил дээр магистрийн 2 жил, за бакалаврын хувьд бол солонгос хэлний 1 жил дээр бакалаврын 4 жил, за техникийн боловсролтын хувьд болохоор солонгос хэлний сургалтын дээр техникийн боловсролтын 2 жил гээд энэ хугацааны урт хугацааны тэтгэлгийг олгодог гэсэн. За тэгэхээр тэтгэлгэд яг юу багтдаг вэ гэхээр ерөнхийдөө онгоцны зардал багтана. За анх ирэх онгоцны зардал, за сургуулаа төгсчөөд явах онгоцны зардлыг өгдөг. За сургалтын төлбөрийг бүтэн өгдөг. За түрүү ярьсан амжиргааны зардал гэж байгаа, сар болгон олгодог мөнгө тийм ээ. Амжиргааны зардлыг бас өгдөг. За эрүүл мэндийн даатгалыг төлдөг. За суурьших зардал гээд ирээд суурьшихтай холбоотой гардаг зардал бас мөнгө өгдөг. За тэгээд нутаг буцахад бэлтгэх зардал гэдэг зардлыг бас өгдөг байна. За тэгэхээр саяхыг болохоор би одоо ингээд ерөнхий ойлголтыг нөхөхгүй томоор нь ярьж байгаа учраас та бүхэн жоохон ойлгох сонсоорой. Магистр, докторийн төвшин, судлаачийн төвшнийг болохоор агсан төвшин гэж яриад, за бакалавр техникийн боловсролтой болохоор би бакалаврын гэж ярих учраас жоохон ойлгох сонсох хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр болохоор шалгаруулалтын шат дарааллыг нь харуулж байна л да. За эхлээд болохоор шалгаруулалтын шат дараалал нь болохоор хугацаагаар харагдаж байна. За бакалаврын төвшин, техникийн боловсролын төвшөнд болохоор энэ тэтгэлэг маань 9 сар зарлагдаад, за 12 сар шалгаруулалт нь яваад, за тэгээд 1 сар хамгийн үндсэн хариу гардаг гэсэн. За харин магистр, докторийн хувьд болохоор энэ тэтгэлэг 2 сар зарлагдаад, за 6 сар хүртэл шалгаруулж явж байгаа 6 сард эцсийн хариу гардаг гэсэн. За тэгэхээр энэ дээр ерөнхий шаардлага гэж байгаа. За бакалаврын төвшөнд бол насыг 25 хүртэл гэж хэлдэг. За харин агсан төвшний хувьд бол 40 хүртэл гэж зааж өгдөг. За тэгээд ерөнхийдөө бол тухайн төвшөнд суралцах хэмжээний сургуулийг төгссөн байх хэрэгтэй гэхээр бакалаврын хувьд бол ах дахь сургуулаа төгссөн байх. За магистр, докторийн хувьд бол магистраа төгссөн, бакалавра төгссөн гэдэг шаардлагууд тавигдж байгаа. За сурлагын дүнгийн хувьд бол ерөнхийдөө сурлагын дүнгийн дунд чинь 80-аас дээш байх. Эсвэл ингээд оноонуудыг заагаад өчгсөн байдаг. За тэгээд бэлтгэх материалын хувьд бол бас за энэ дээр бүгдийн дурдаад өгсөн байна. Ингээд бүр 25 хүртэл яг тэтгэлэг зарлагдахад ингээд гайдлайн гардаг. Тэрэн дээр бол маш дэлгэрэнгүй бүх зүйлийг тодорхой зааж өгсөн байдаг. За тэгэхээр тэрэн дээр бол анкет, өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөө, судалгааны төлөвлөгөө, за тодорхойлох загтлыг 2% буюу за энэ юу гэсэн үг вэ гэхээр өмнө суралцж байсан багшаасаа тодорхойлолт авдаг байгаа. 2 багшаас тодорхойлолт авна гэсэн. За тэгээд амлалтын бичиг гээд загвараар өгсөн байгаа. Тэрийг нь бичиж бөглөх ёстой. За тэгээд эрүүл мэндийн тодорхойлол. За тэгээд өмнө суралцсан дипломын туулбар, за дүнгийн тодорхойлол, за ажлын туршлага, эцэг иргэншлийн давлгаа, тэтгэлэг үсгчийн иргэншлийн давлгаа, за топик онооны
сертификат, англи хэлний онооны сертификат, за хэвлүүлсэн судалгаа илтгэл, шагнал авсан байдал зэрэг материалуудыг бүрдүүлдэг. Гэхдээ энэ дотроос аль нэг нь танд хамаагүй байх юм бол тэр материалыг заавал бүрдүүлнэ гэсэн үг биш. Тэр тухайн зүйлтэй холбоотой байгаа бол тэрнийг бүрдүүлэх боломжтой гэсэн. За энэ дээр нэмэгдээд яг 2020 онд гарсан шалгаруулалтан дээр нэг зүйл нэмэгдсэн байна л да. Ерөнхийдөө энэ тэтгэлгийг яагаад өгдөг вэ гэхээр Солонгос улс өөрийгөө дэлхийд дахин сурталчлах тийм ээ. За Солонгосын талаар гадаад хүмүүсийн эерэг бодолтой хүмүүсийг бэлтгэх байдаг юм уу? Хүний нөөцийг бэлтгэх тэр тал дээр өгдөг учраас одоо сүүлд орсон нэг шалгуур гэж хэлэх юм нэг материал нэмэгдсэн зүйл юу вэ гэхээр Солонгос хэлний хэрвээ багш байх юм бол гэсэн материал бас байгаа. Тэгэхээр Солонгос хэлийг суралцж байгаа багш нарыг бас энэ тал дээр дэмжих нэг тал харагдаж байгаа гэсэн. За тэгээд шалгаруулах комиссн гэхээр юу байдаг вэ гэхээр за ингээд сургуулаар засгийн газрын сэтгэл хөдлөлийн материалыг болохоор хоёр замаар өгөх боломжтой байдаг. За нэг нь бол шууд сургуультаа өгж болдог, нөгөөх нь элчингээр дамжуулж өгж болдог. За тэгэхээр элчингээр дамжуулж өгсөн тохиолдолд болохоор ерөнхийдөө шалгаруулах явц маань болохоор 3 үе шаттай гэж ойлгож байна. За эхлээд элчин дээр шалгараад дараа нь NID буюу эдний Солонгосын олон улсын үндэсний хүрээлэн гэж байгаа. Тийм дээр олон улсын боловсролын үндэсний хүрээлэн гэж байгаа. Тийм дээр очиж шалгаруулалт хийгдээ. За 3 дахь болохоор сургууль дээр шалгаруулалт хийгдэнэ гэсэн. За харин сургуулаар материалаа өгсөн тохиолдолд болохоор сургууль дээр хийгдээ. За NID буюу олон улсын боловсролын үндэсний хүрээлэн дээр хийгдээд за 3 дахь шат нь мөн тэр дотроо дахин шалгаруулалт хийгдэнэ гэсэн. За тэгэхээр тухайн комиссийн тэмээ гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу оноог өгөөд за тэгээд тэр оноонд тэнцсэн хүүхдүүд нь шалгарч гардаг гэсэн. За гэхдээ арга нь ямар байх вэ гэхээр энэ 5 үзүүлэлтийг маш анхаарч харж үздэг гэсэн үг байна. За нэгдүгээрт нь бол энэ болохоор сурлагын дүн. За тэгээд хоёрдугаарт нь өөрийн танилцуулга. За гуравдугаар суралцах төлөвлөгөө. За дөрөвдүгээрт нь тодорхойлох загтал. За тэгээд тавдугаарт болохоор гадаад хэлний оноо, хэвлүүлсэн судалгаа илтгэл, за авсан шагнал, за бас тэгээд дээрэс нь энэ дээр нийгмийн хэр бэ нэ гэдгийг харахын тулд болохоор сайн дурын ажил хэр хийсэн бэ нэ гэдгийг бас харж үздэг. За тэгэхээр сайн дурын ажлын хувьд болохоор Монголд болохоор бас тийм байгууллага нь байхгүй ч юм уу мэдэхгүй байгаа хүүхдүүд тэр тал дээр бас материал бэлдэж чаддаг л дээ. Тэгэхээр миний хувьд болохоор яг ийм солонгос хэл сурцсан байсан учраас солонгосын сайн дурын байгууллагад ажиллаж байсан ч юм уу хамтарч сургалт зохион байгуулж байсан ч юм уу тиймэрхүү туршлагууд бас байсан. Тэгэхээр хэрвээ хүүхдүүд энэ талаас бэлтгийг хүсэж байгаа юм бол миний мэдхээр юу гэдэг нөгөө мод тайрч одоо сая мод тариад ургуулъя гэсэн уриатай Minecraft гэдэг клуб байгаа. За тэнд болохоор модыг анх тариад за тэгээ услаад ургуулахаар бүр тэгж ажилдаг клуб байгаа сайн дурын ажил байдаг. Тэгэхээр тэр одоо хэрвээ энэ тэтгэлэг бэлтгийг хүсэж байгаа тийм ээ тийм хүүхдүүд байх юм бол тэр сайн дурын ажлуудыг бас хийж явах хэрэгтэй гэж зөвлөмөр. За тэгэхээр анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.